За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Kingdom Anime-ийнхаа дараагийн партаар уулзж байгаадаа баяртай байна. Гиснээс нэр залхуу пиццаан суугаан нэгээд хэдийн 1 жилийн хувь болж байгаа юм байна лээ. Тэгээд 1 жил 40k sub гэдэг миний хувьд бол маш том амжилт шүү. Тэгээд та бүхэндээ зөндөө их баярлалаа. Тэгээд лайк саба харамгууд арцгаагаад тун удахгүй хэдүүлээ 100,000 болцгоё. За тэгээд олон тавгүй бичлэгэндээ орцгоё. Тэр хэдийн араас гадны улсын алуурчин мөшгөөд хөөгөөд байгаа бөгөөд бас явсан замдаа уяа уйж хаашаа явж байгаагаа ордны цэргүүдэд мэдээлэлд явсан байдаг шүү. Тэгэл өнөөхмө бөөрөнхийн алуурчин манай гурав дээр ирээл шин сэлмээ суглаал түүнийг эсэргүүцэн тулалдахаар зэхлээд уг бөөрөнхийн алуурчин хол байдаг уулын өөр овгийн хүн бөгөөд шин улсад харьяалагддгүй гэхдээ тэдний уламжлалт тулааны арга барил нь тийм хортой сумаар харваж алдаг нэг тийм өвөрмөц болохоор нөгөө мө хааны дүү түүнийг хөлсөлж хаан ахыгаа алуулахаар явуулсан л байдаг. Гэхдээ бөөрөнхийн алуурчин маань манай шинийг хүүхэд гэж голвуу яав нөө хортой сумаа ашиглахгүйгээр чамтай үзэлцнэ гэж хоёр сүх гаргаал дайрлаа да. Бүдүүн бөөрөнхийн юм бижиж милэн урдан заяа манай шинийг милэн шархтуулнаа. Гэхдээ л тэгэл манай боол бацаан гол дүр штэ тий. Хаан хүртэл гарч ирснээ өөрийгөө харуул өдрийгэл туслах бодол байдаггүй. Шин шахагдаад ерөн хизүүдэж байхдаа хаан түүнд урам өгж орилоод шин айдсаад аваад нөгөө мө бөөрөнхийн алуурчинтай ч эн тэнцүү тулдаж үзэж эхэллээ. За энэ үед нэг айхтар сүртэй генерал нөгөө хааны туслах генерал болох Шоо Бункуг алдсан гэдэл толгойг нь аваад ирдэг юм да. Тэгээд яаж түүнийг алснаа тайлбарлаж байна. Энэ сүртэй генерал нь тулаанд их дуртай. За бэжи guys. Энийг олон хятад нэрнүүд бүр хэл углах нэ. Дуудахад амар нэрнүүдийг нэрээр нь дуудаад хизүү нэртэнгүүдийг нэг хоч өгөөл явчих. Тэгээд одоо Шоо Бунку гэдэг байгаа энэ хааны туслах генералыг Бунку гэж угийн нэр нь штэ тэ нийлүүлээл дуудсан болохоос харин энэ сүртэй генералыг сүртэй генерал гэж окей. Тэгээд цаашдаа ингэж хэдүүлээ хоч нэр өгөөл явцгаач. За тэгээд Бунку генерал маань ер нь хүчрхэг тулаанч болохоор нөө сүртэй генерал түүнтэй тулалдаж зугаацах зорилготой л ер нь түүнтэй тулалдсан байдаг. Тэгээ хавцал цэргүүдээ нууж отолтонд оруулж байгаад л хавцлаас түүнийг унгааж алсан л гэдэг. Гисэн ч тэгэл түүний авч ирсэн толгойг нь харахад танигдахын эцэсгүй болсон байна гэд нэг л итгэж өгдөггүй байдаг ч. Тэгээ хүн бүр их сүртэй генералаас их сүрддэг бололтой. За тэгэл ордны зэргүүд нөгөө бөөрөнхийн алуурчны чи араас дагаал явж байсан. Гин дараас нь жад орж ирэл нөгөөдийг алчлаа шүү. Харин нөгөө талд манай боол бацаа хэдийн 1000 гаруй тулааны бэлтгэл хийсэн ч тэгэл нөгөө жинхэнэ сэлмээр анх удаад л ингэж тулдаж байгаа хойно баг багаар дасаад л ер нь түүнийг илэрхэж байгаад бүр хид хэрчээд авлаа шүү. Тэгсэн өнөөх бөөрөнхий чи хортой сум гараагаал галах гэж байтал бөөм гээл нөгөө Бунку генерал чи ирж түүнийг алдгаа. Гэтэл шууд хаан дээрээ очиод амьд байгаад тань баярлалаа уучлаарай энэ миний буруу гэдэл. Тэгэхэд шин харин зүгээр яаж зогсоход тий хяаг авч явж амийг нь авсан хүн болохоор бөөмөр алан талан нэгээл орилсон ч нөө Бункугийн туслагч нь түүний ганц зөхиод л нам. За тэгэл хаан Бунку дээрээ уулзалтаа Бунку хавцлаас усан дунаж азар амьд гарсан. Тэгэл үлдсэн эдхэн зэргүүдэд дагуулад ирсэн л юм бэ нэлээ. Тэн харин тэдэнд хоол моол зөөсөн шигээ явж байгаа нөгөө бөөрөнхийн алуурчны зэвсгийг авч хүчтэй болно гэж түн дээр очисон чи амьд байд юм да. Шинийг зохиж унгасан нөгөө туслах харин түнд найз нөө Хёгийнхэн сүүлийн үйлдэлийг нь хэлж өгөх ба хааны оронд зүхтааж байгаа л гарцаагүй ялагдах болсон тэр үед Хё өөрөө моринд мордон цэргүүдээ засаал жинхэнэ удирдагч мэт бүслэлтийг сэтэлж гараал тэгээд намайг Бункуг олж авар гэд өөрөө дайснуудыг дагуулсан мөр буруулаа зүхтаасан. Өөд болсонд нь үнэхээр харамсалтай байна л гэдэг. Үүнийг сонссон шин хаантай тохиролцсноо. Тэгээд түүнийг буцаагаад хаан ширээнд нь суухтан туслая. Харин чи намайг генерал болгоо л гэж юм. Даанч тэгээд түүний хувьд энэ боломжгүй байдаг. Учир нь манай шин нэргүй боол бацсан шүү дээ. Эхлээд тэр эдлэн газартаа иргэн хүн болоо л гэж. Тэгсэн шин болж ийн би туслая харин хариуд нь надад эдлэн газар өгөөрэй л гэдэг. Гинэттэй хар урдаараа гүйж орж ирэл хаанаас баруун гарын сайд ирэхгүй гэдэг үнэн үү гээл айсан байдалтай асуухт нь хаан маань нэг үнэнг дэлгэнэ. Баруун гарын сайд ер нь бол 200,000 зэрэгтэй дайн хийхээр яваад нэг газрыг бүсэлсэн байдалтай байгаа юм билээ. Ууг нь энэ манай хааны талын хүн штэ тий. Гэтэл түүний дотор шаал өөр төлөвлөгөө байгаа ба тэр хааны дүү бослог гаргаж хааныг халаад өөрөө хаан болох үед энэ нэг зэрэгтэйгээ буцаж очин бослог гарган хууль бусаар хаан ширээнд
булаасан гээл түүнийг ялж эцэст нь хааныг залгамжлах хүмүүс үхэх болохоор тэр өөрөө хаан ширээнд л юу суух бодолтой байгаа гээл Сэй буюу одоогийн хаан маань хэлдэг. Ийхүү тэд одоо байгаа хідээс өөр цэрэг холбоотон гээд байгаар юмгүй болсон л гэсэн. Гэсэн ч хаанд дахиад нэг бодол байсан. Уулын хаанд улсад очиж хаантай нь уулзаж 400 жилийн өмнөх холбоог сэргээж тэднээс тусламж авнаа л гэж байна. За тэгэн тэд уулын хаанд улс руу хөдлөх боловч тулаан чархтан ядарсан цэргүүд дагаж явж чаддаггүй. Тэднийг буц гээл хаанд тэгсэн нөгөө туслах цэргүүд уулын хүмүүс амар нэг хүн л гэхэд бидний 10 цэргийг төвгүй ялна яавч тийм аюултай газар руу ганцаарангтай нь явуулахгүй л гэж. Тэгсэн шин юу ч мэдэхгүй бацаа. Хоо тийм хүчтэй бол яагаад эрт холбоотон болоогүй юм бэ гээл хөөхөд тэд бол зэрлэг шахуу хүмүүс маш аимшигтай холбоотон болох хэцүү мэцүү гээл нэг л араатанлагаар л төсөөлж үйдэг шүү. За тэгэл тэд цааш явсараа бол өнөөх араатан 30 урд нь гараад ирлээ шүү. Цэргүүд нь хааныг тойр зогсоол шин шууд үгийн зургуу дайрж нэг сайхан савуулаад авахчтэй зөрүүлж нэгийг нь зохиод унгаад давшлаа. Даан цаан тэднийг болиулан нэвтэй байхыг тушаагаад уулын хаантай ганцаараа очиж уулзсан та хэд буц гээд яваад өгнө. Буцаар болсон тэр хэдээс бүнгүй маань манай боол бацааны өмнө өвдөг сүгдэж байгаа л гуйж байна. Чи ил явж хааныг минь хамгаал тэхгүй бол тэд гарцаагүй түүнийг алчихна гэж түүнийг араас нь явууллаа. За тэгэл шин тэм болон туслах тэр гурав уулын хааны ордон руу явлаа да. Замдаа туслах түнд уулынхан хөгжил идэр байхгүй. Уртсан чахуу амьдрдаг бид бол амархан нэвтрэн ухааны юмэрэл уулан давираал харсан. Боломжгүй гэмээр газар мангар их байшин барилга барьсан байдаг шүү. Даанч тэр гурыг барьж аваа шоронд орчноо. Нөгөө шин зохиулдаг гар чин тэднийг хамгаалаад одоохондоо хаан амьд байлга гэсэн ингээл манаа л байж идэв. Энэ үед харин Сэй буюу нөгөө хаан маань уулын хааны ордонд очиж учир явдлаа хэлсэн чинь хэв нэг доог дохуу хийж байдаг шүү. Уулын хаан гэж нэлээд сүртэй нөхөр заяа. Өмнө нь уулын хаан шин улс хоёр хамтарч уулын хүмүүс газарт буун цугтаа амьдрах гэж үдсэн л юм бэ нэлээ. Даанч гадуурхогдсон хөөгдөж алуулснараа тэд өшөө хорсол тээдэг л болцсон юм бэ нэлээ. Тиймээс чам туслах битгий хэл чиний цусаар өвөг дээдсийнхээ өшөө хорслыг тайлах ухааны юм яриад тахлаа. Тэгэл нөгөө гурыг авч ирээл Сэгийн нүдэн дээр л цаазаж үзүүлэхүүгээл поз авахд Сэй би ганц хаан ширээний төлөө тусламж гуйж ирсэнгүй. Бид цаашаа цугтаа бүх хятадыг нэгтгэж нэгдсэн том улсыг бий болгож дахиж хизээж өөрийн болон гадны хүн гэсэн гадуурхалд харьцаагүй улс байгуулна. Чи хамтар энэ бүхэн боломжтой сайн бодоод үзээ л гэж. Гэвч уулын хаан бас дотроо тийм зүйл хүсдэг гэмээр түүний багны цаана нүдэн гэлцэл арай өөр болоод ирлээ шүү. Шин харин энэ боломжийг ашиглан хүлээсээсээ мултраад нөгөө цаазын бооз авсан нөхрийг цохиж унгаагаал уулын хаанд өшөө хорслоос илүү тэдний бүтээх гэж байсан ертөнцийг бүтээж өгөх ёстой шүү гэж уулын ордны уур амьсгалыг шал өөр болгоод хаанд хідэн жинтэй үг хэлээд авлаа шүү. Уулын хаан өөрийн маска тайлсан чи шок. Эмэгтэй хүн байх ба уулынхан шин улстай найрамд шин улсын бослогыг дарахаар болж яаралтай тэд дайн хийхээр уулнаас бууж байдал манай талд иргэнэ. Даанч манай боол бацаа морь унах байтугай хурж үзээгүй шүү дээ. Анх удаа унаж байгаа болохоор чаддаггүй. Харин тэгсэн нөгөө туслах дүүнд зааж зөвлөд овоо хөөрх ундаг болгож тусалнаа. За уулнаас төрүүлж буусан нөгөө бүнхүү тарж бутарсан цэргүүдэд цуглуулж засаад бэлэн байдалд хүлээж байх ба манай хэд уулын эдэн дайчдыг дагуулan ирж тэгээд тэр ид ордон руу нэвтрэх талаар хуралднаа. Одоо нөгөө хааны дүү баруун гарын сайдтай тулдах болохоор гэж цэрэг цуглуулад эдийн 80 мянган цэрэгтэй болсон байгаа юм байна лээ. Тэгээд ордныг хамгаалж байгаа ба манай хэд нийлээд харин 3 мянган цэрэгл болсон байдаг. Яасан ч боломжгүй гэмээр тоо байвч хаанд нэг төлөвлөгөө байгаа ба энгийн цэргүүдийг баг хийж бүгдээр уулын хүмүүстэй адилхан болгох тушаал өгдөгөө. Маргааш нь тэд ордныг эзлэхээр л тэгэл олдог. За харин бослог гарган хаан ширээн цуусан хааны дүү бацаа угтаа бол анханасаа хаан ширээ залгамжлагч байсан ба их л зөвүүн санаа муутай муу бацаан байсан. Санаа муутай муу бацаан байсанд нь хаан нь өөрийн харц гаралтай татвар юмээс төрсөн хүүхдээ хаан ширээг залгамжлагчаараа сонгоод ээжийг нь өөрийн хатнаа болгоо өргөмжилсөн болохыг нь олж мэдээ. Тэгээд угийн санаа муутай балиар бацаан болохоор хаан болж чадахгүй мэдээ. Тэгээд харц гаралтай юм цуудлаа өгөхгүй дээ гэж ингэж л төлөвлөж бослог гаргасан байдгаа. Манай харин товтлогсноор шин улсын нийслэл тулж ирэх ба тэд нийслэлийн тэг голд нь бай хааны ордон руу яаж орох гэж байна вэ гэтэл ер нь нөгөө баруун гарын сайд 200 мянган зэрэгтэй бол
Дүү Бацаан дөнгөж 80,000 зэрэг цуглуулсан болохоор тиймээс уулын хүмүүс туслах нэрийдлэр холбоотой болъё гэхэд дуртаяа тэднийг урьж оруулнаа гэж бодоо бүгд адилхан уулын хүмүүс шиг багтаа болсон л энэ юм бэ лээ. Тэгэл төлөвлөгөө ёсоор уулын хааныг ирснийг мэдээ тэднийг урьж оруулах боловч ордны гол хаалгаар зөвхөн 50 зэрэг нэвтрүүлдэг. Мөн тэнд зэвсгээ хурвалган дотогш орох болохоор тэндээс л тулаан эхэлнэ л гэж тооцоолоод яг л төлөвлөгөөний дагуу тулаан эхлэх боловч тэнд нүсэр том хаалгыг онгойлгох техник хэрэгсэл байхгүй. Тэгэл тэр хэсэг байдалд ороход харин Шин гинт маш зоримог үйлдэл гарган тэр өндөр ханыг жад дамжин үсэрч гараад тэдний ард нь орж хаалгыг нээснээр Kingdom анимегийн хитний бүлгийн 10 дугаар анги дууснаа. За тэгээд энэ хүргээд өнөөдрийн бичлэгээ өндөрлөе. Залхуу бийзаан хид хидээр ингээд багцалж үзээд бичлэг хийгээд байгаа болохоор та хэд маань лайк болон subscribe-а дараа төвчээр тэгин шиг хүлээж байгаарэ. Мөн донешн хийж залхуу намаагаа баярлуулаарай. Баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.